Энэ багш нарт гэдэг байнгын нэг юм. За энэ постны ориг эзэн энэ байна. Хүүгийнхаа жуудаа бэлтгэлийг тасаж болохгүй. Бүр одоо нэг сүмбигээд яг нэстэ мяарч хэлж. Богийн Costco-д ойр зүрийн хүнсээ цуглуулаа явж байна. За энэ удаа сүү авлаа. Манайхан ерөн сүү сайн удаг. Манай хоёр одоо стаканы талаар сүү хийгээд дээр нь халуун ус хийгээд уучдаг. За шар тус гаргая гээд heavy whipped cream авлаа. Өндөг авокадо 5.90-с олцсон байна. Ингээд 5 ширхтэн. Costco-гийн авокадо ийм гоё том авокадо байдаг. Нэг хэсэг Costco-гийн авокадо чинь бүр 11.99 төгрөг хүрчээсэн хавар. Одоо яг авокадогийн си즌элтэйг намар болохоор. За тэг хүүхдэд тавьдаг seaweed. Манай шири энэ хоёр төлөв хөлдөөс ногоог ажил руугаа жигнэд аваа явчихдаг. Тэгээд pork belly. Бид нөгөө машинаараа нарийнхан зороод тэгээд солонгос барбекю гэртээ шарж иддэг болсон. Солонгос хоолны газар орхоо олсон шүү дээ. Хаяа да. За крем чиз авлаа. Крем чизээр гой сонирхолтой юм хийж үзэх гээд. Тэгээд дээрэс нь манай ээдэн нь Калифорни ролл хийгээд өгөөч гээд. Costco-гийн крем чиз аюу хямдхан байдаг. Дотроо ингээд 6 ширхэгтэй $7 хэд. $8 хүрдгүү. Тэгэхээр нэг нь $1 хэд гэсэн. Гадуур бол крем чиз ер нь бол 2 хэдтэй. Зарим биднэрт бол $3 ч гэдэг. Тэгээ мазарала чиз авлаа. За энэ удаа ийм шопинг явж байна богийн. За өнөөдөр богигийнх нь авсан юмнууд хэд болсон? $165 болсон байна. Costco-гийн юм нэрээ үн нэмэгдээл ах юм аа. Басна. Амин тэгвэл тавиад мэдэхгүй чадахгүйгээсээ болоод хөгөөч нэлээд олон чивж явсан да. Нэг томоо офс барилгын доор байрлах пиццаны газарт хүрэгчээр ажилд орвоо. За ингээд анхны хүргэлт маань тэр байрныхаа дээд давхарт очих хөстэй болов. За нас залуу цус чингэн уян сойлго таарсан урдны мөрчгөл тогтож ядсан амтан чи пиццаг нь аваад дүүлээл хөвт юм аастай. Тэгээ буцаад ирсэн чи даргуу нүүдээс гү чи пиццаг яаж авч явсан бэ? Яаж авчихаа мэддгүй юм аа галмын гэл. Тэр хараал урсгаж байна. Тэгээ дөнгөж оюутны ширэнээс босоод хэдэн жил багшилж байгаад ирсэн нөхөр чи яах вэ? Нөгөө пиццаг сурцаараа яг хавтас чиг суучлаа тоглож. Тэгээ хав халуун пиццаг босгоод барихаар чи нураад юу хамбар цаашаа явж байгаа юм чи. Одоо тэгээд пицца идэх болгондоо хөөхий тэр пиццаг дурсан хүндэтгэл үзүүлдэг штэ гэсэн. Энэ багш нарт гэдэг байнгын нэг юм. За энэ постны ориг эзэн энэ байна. Шири ирээд энэ саяны болсон явд болж исэн байхгүй юу? Тэгээ шири Facebook дээр хөгжилтэй пост гэдээ оруулсан чи хүмүүс нөө copy paste хийгээд тэгээ энэ MJ-ийн хөгжилтэй пост маань энэ ямар нэртэй нэг энэ юу руу оруулчих. Хөгжилтэй төвх гэдэг дээр. За манай нөхөрт ийм тохиолдож ирсэн юм да. Тэр чи одоо юунд дээр ч шүү дээ. 20 хэдэн жилийн хүмүүс. Хааны чинь бүр пицца байхгүй байхгүй. Тийм шүү дээ 2002 он юм ярьж шүү манайхаа. Тийм пицца гэж юм байхгүй яаж гэдэг. Яг гоо дөнгөж орж иржсэн л үе юу ах те. Одоо бид нар чинь баг тэр ич одоо мэдэхгүй үе байлаа шүү дээ 2002 онд. За манай нөхрийн өөрийнхөө Facebook дээр постлсон постыг хин нэгэн копи хийгээд ийшээ оруулжээ.
гоё юм байна. Гоё юм бэ те. Ширээ сая энийг сонсч хүч богийн миний пост копи хийчих нэг хөөрхөн. Хасуухай ажууд одоо орлоо. Богийн ханаа төрсөн өчтөр орой унтахад ер нь яг нэг хоолоо ивгүй болоо сэрвгнээд исэн. Өглөө осоод ирч бүр мярчж. Тэгээд хоёр хөгөө өнөдөр сургуулаас нь авчаад өдрийн хоолоо идчихэд хасуухай нөгөөдөр жодо тэмцээнд орно. Манай мужийн хамгийн том тэмцээн Rainier-т орно. Оролцсон гэ бүртгүүлсэн байгаа. Хүүгийнхаа жодо бэлтгэлийг тасалж болохгүй. Бүр одоо нэг сүмбигээд яг нэстэ мяарж хэлж. Тэгээд одоо цаг 30 минутын бэлтгэлтэй. Хүүгээсээ оруулчаад одоо машин дотор явсан нэг цаг 10-аас унтчихъя гэж бодож байна. Ханиадны сироп уугаад цонхоо жоох хаасан голгочаад нам унтчих. Ай. Нэмэндээ олоод та нам унтчих. Асуу. It's a combination of central view, things and submissions. If you do need phone, I'll call. Thank you. You can go now. Oh, he's filming it. You're filming it? Mate. Hands on. 2-0. Oh, nice, Evan. Good job, ladies. Богийн 2 хөдөө пирожки хийж өгөх гэж байна. Ийм бэлэн бисквит ашиглаад гурилаар нь дотроо зуурцсан амталцсан гурил байдаг. За сайхан махан амтлаад маш гоё амттай пирожки хийнэ. Oh my gosh. Good job. Баярлалаа ээжийнхөө. За ингээд дотор нь зуурцсан амталцсан бисквит маань байна. За эдрийг ингээд нэг нэгээр нь салгаад ийлдээд тэгээ махан хийнэ.